Сайн байцгаана уу? Soul Light 8. Энэ удаагийн өгүүлгийг үхэлдээ нүүр тулсан Никеша Бурлийн туршлагаас санаа авч бүтээсэн ба энэ өгүүлгээрээ дамжуулан нөгөө ертөнцөөс бидэнд илгээсэн мессежийг та бүхэнд хүргэх болно. Энэ бол зүгээр нэг зохиол биш, бодит туршлага, ухаарал, амьдралын гүн гүнзгий ойлголт юм. Ингээд тоглон сууж таалан төсөөлнө. Сүнслэг ертөнцөөс ирсэн мессеж. Аялгаа одоо 35 настай. Маркетингийн ажил хийдэг. Нөхөр хүүгийн хамт амьдардаг жирийн нэгэн бүсгүй. Энэ өглөө тэрээр эртлэн босоод ажилдаа гарахад бэлдэж байв. Гэв гинэд цээжин тушаанд хүчтэй хатгаж ярьж алхаж чадахгүй газар сүхрэн өнөв. Нөхрөө дуудах гэж хамаг чадлаараа хичээсэн боловч нэг л болсонгүй ухаан нь балартан унаад өгөв. Аялгуу хорвоогоос явах гэж байгаагаа гэв гинэд ухаарах агшинд миний нялх хүү яах вүлээ гэж зурсхийн бодож амжив. Тэгээд нүд ирмхийн зур цав цагаан өрөөнд байж байлаа. Нүдээ сайн нэгэд харвал түүний бурхан болсон хайртай өвөө нь зогсож байв. Би хаана байна гэж асуухтай зэрэгцээд түүнд хит хитэн амьдралынх нь мөчүүд харагдав. Хамгийн түрүүнд хүүхэд байхдаа эгчээсээ салж ядан уйлж байгаа өөрийгөө харлаа. Тэгээд тэр үед өөрийнхөө юу мэдэрч байсныг биш, эгчийнхээ юу мэдэрч байсныг мэдрэх нь гайхалтай сонин санагдав. Эгч нь түүнийг явуулахдаа зүгээрээ миний дүү. Наана байхдаа чи минь аюулгүй. Миний туулж буй зүйл чамд минь хитрхи хүнд, хитрхи харанхуй. Чи минь ийм зүйлийг мэдрэх ёсгүй. Би чамайгаа хамгаална хэмээн залбирч байх юм. Тэр мөчтөл эгч нь багада хизээж хүүхэд туулах ёсгүй олон шархыг давж гарсныг ойлгов. Тэгээд түүнээс урсах агуу их хайрыг нь анх удаа маш гүн гүнзгийгээр мэдэрхэн тэр. Дараа нь аялгуу 10 жилийн дэггүй охин байхдаа нэгэн хүүгүүний сэтгэлд маш том сэв суулгаснаа харав. Түүний хувьд энэ явдал бараг л ой санамжинд нь байхгүй боловч тэр хүүгийн хувьд хизээж мартаагүй шарах болон үлдсэн байлаа. Аялгуу түүний сэтгэлийг тоглоом шоглоом болгон найзуудтай ярьж байгааг хүү сонсчихж л дээ. Тэр хүүгийн ахиж сэтгэлээ нээхээс айсан өөртөө итгэлгүй хүн болж хувирсныг аялгуу ахиад л тэр хүүгийн өнцгөөс туулаад гарав. Дараа нь аялгуу өөрийгөө нэгэн дэлгүүрийн каасан дээр зогсож байгаагаар харлаа. Түүний урд зогсох эмэгтэй мөнгө нь хүрэлцэхгүй авсан хүнснээсээ нэг нэгээр нь буцаан тавьж байх юм. Аялгуу түүнд дөхөж очоод хэрвээ дургуйцахгүй бол би энэ хүнсийг тань аваад өгье гэж ээлдгээр санал болгов. Тэр эмэгтэй нүд нь гялтганан гараас натгаад маш их баярлалаа гэв. Аялгуу энэ явдлыг мөн л бүдэг бадаг санаж байна. Гэхдээ бас л тухайн эмэгтэйн юу мэдэрч байсныг мэдрэв. Тэр эмэгтэй 5 хүүхэдтэй ганц бие ээж бөгөөд өдөр бүр итгэл найдвараа алдалгүй бурханд залбирч иржээ. Тэр жижиг тус түүний 5 хүүхдэд хүртэл үлгэр дуурайлал болж сайн хүн гэж байдаг гэдгийг боддоор харуулсан байв. Аялгуугийн тэр нэгэн өгөөмөр сэтгэл ганц хүнд бус олон хүний зүрхэнд хайрын давлгааг тарааж байгааг тэрээр ийн мэдрэв. Ингээд өвөө нь түүнд маш чухал хичээл зааж өгье хэмээгээд дагуулад явлаа. Ахиад л хаана очих вүлээ гэд асуухын зургүй католик сүмд зогсож байв. Хүүхдүүд найрал дуудуулаад олон итгэгч нар хүүхдүүдийн дуу хоолойг бишрэн суугаа харагдана. Өвөө нь асуув. Чи энэ сүмд бурхныг мэдэрч байна уу? Аялгуу мэдээж тийм гэж хариулв. Тэгээд өврөө солигдож буддын хийдэд завлан сууж байлаа. Хурлын чимээс сонсголонтой гэж яан, сүслэгтэн олны залбирал хайраар дүүрэн гэж яан. Үнэхээр амар амгаланг мэдрэв. Өвөө ахиад асуув. Чи бурхныг энд мэдэрч байна уу? Тийм ээ, би мэдэрч байна гэв. Эргээд хартал хийнди аль нэг шашны ёслол дээр байж байв. Маш олон хүмүүс цугларчихсан дуулж бүжиглэн баяр баяслаар дүүрэн харагдав. Өвөө нь ахиад асуув. Чи энд бурхныг мэдэрч байна уу? Тийм ээ, мэдэрч байна гэж хариулахтай зэрэгцээд нэг хав харанхуй өрөөнд зогсож байв. Ажаад харвал өрөөний голд нэг охин уйлчихсан сууж байна. Өвөө ахиад асуулаа. Чи энд бурхныг мэдэрч байна уу? Аялгуу сайн хартал охиныг тойроод сахиусан тэнгэрүү зогсож байлаа. Аялгуу гайхшран "Өө, тийм ээ өвөө. Би бурхныг энэ өрөөнд ч бас мэдэрч байна" гэж хариулв. Дараа нь өвөө томоос том сүмийг гаднаас нь харуулад "Чи бурхныг энэ сүмд багтааж чадах уу?" гэж асуув.
Аялгау чадна гэж хариулах гэсэн боловч яг тэр акшнд сүмийн гаднах уулс, үүлс, цэцгис, навчис гэрэлтэн харагдаж шуудын жиргээ байгалийн чимээ яг л диваажин лим байдаг байх та гэмээр үзэгслэн төгөлдөр харагдав. Тэр мөчөд аялгау хариултаа өөрчилж үгүй өвөө. Би бурхныг энэ сүмд багтааж чадахгүй. Бурхан хаа сайгүй байна гэж хариулав. Ингээд өвөө аялгауг дагуулад дээшээ хөөрж эхлэв. Яг л нисэж буй мэт. Доош харвал энэ дэлхийд байдаг бүхэл шашны сүм хийдүүд сүндэрлэн харагдана. Бурхан минь, манай дэлхийд ямар олон шашин байдаг юм бэ хэмээн бодож амжив. Тэд улам дээшилсээр хязгааргүй огторгуйд гараад ирхэн тэр. Тэнд олон үзэсгэлэнтэй өөр гариг иргэсүүд байна. Тэдгээрийн агуу байдал үзэсгэлэн гоод алмайран сэтгэл догтлол хайраар бэлхэн хэлэх үггүй бишрэн зогслоо. Өвөө ахиад асуулаа. Чи энд бурхныг мэдэрч байна уу? Аялгау хайр гэрэлцэн харцаар өвөөлөгөө ширтэн хязгааргүй тийм гэж хариулав. Ингээд өвөө эцэст нь чухал хичээлээ дүгнэн хэлв. Бурхан бол бүх хүн, бүх зүйл юм. Бурхан хаа сайгүй оршдог. Бид бурхныг нэг шашны ганцхан ойлголтод багтааж чадахгүй. Шашингүй хүнч гэсэн бурхныг дотроо агуулдаг. Одоо яваад бусдаа энэ талаар ярьж өг гэж хэлв. Аялгау гайхаад, "Гэхдээ өвөө, би энэ газраас явахыг хүсэхгүй байна. Би эндээ үрдүлтмээр байна" хэмээв. Өвөө хариуд нь, "Чиний минь хорвоог орхих цаг хараахан болоогүй. Цаг нь ирэх үед эргээд жаргалтайгаар уулзцгаая" гэж инээмсэглэн хэлв. Гів гинэд цээжний өвдөлт нь маш хурцаар мэдрэгдэж, аялгау гэх нөхрийнх нь дуудсан, уйлсан, орилсон чимээ сонсдов.